Өөрийгөө хайж явна уу? Бид нар энэ нийгэм, интернет, ажил, амьдрал гэдэг энэ завгүй амьдралд өөртөөгөө ярилцах цаг ерөөсөө гаргадгүй юм байна. Би бол одоо өөрийгөө олсон гэж үзэж байгаа. Яг нь өөрийгөө олсон гэхээсээ илүү өөрийнхөө төлөө өөртөө цаг гаргаж сурсан гэж хэлж болох юм. Яг ингээд 5 минут чимээгүй суугаад одоо дотроос нэг зүүн совин гэх юм уу нэг хэрүүлч хүн надтай ярихыг хүлээдэг. Гэтэ яг би учиргүй ингээл маш олон цагаар ингээл өөрийгөө сонсоод бэлтгэлээ суудаггүй л дээ. Зүгээр хаяа нэг гоё 5 минут ч юм уу 10 минут ингээд утас оролдохгүй, ажиллаа бодохгүй, хичээлээ бодохгүй, ямар нэг юм бодохгүй ингээд зүгээр ингээд хүлээдэг байхгүй. Тэгтээ зүгээр хүлээх гэхээсээ илүү би асуулт тавьдаг. Эргэлзэж байгаа асуулт, мэдэхгүй байгаа зүйлээ асуух ч юм уу. Эсвэл ямар нэгэн одоо стресс бухимдал төрүүлэх миний амьдрал тохиолдсон асуултуудыг асуудаг. За жишээлбэл миний сэтгэл зүй нэг юм бухимдалтай байна. Би яагаад бухимдаад байна гэдэг ч юм уу тий. Тэнгууд өнөөдөр одоо тэр хүн чамд тэгж хэлсэн учраас тэр хүн ингэж хэлээд би гомдоод гэд хөөхн хадад ховч хөөгчиг дотроос ингээ ховлдог байхгүй. Оо тийм үү тэгээ чи гомдсон юм уу? Тэгвэл одоо яах вэ? Яавал тэр гомдол чинь тайлагдах уу гингууд чинь тэр хүнээр уучлахгүй болгоё гэдэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар тэр хүн буруу зүйл хийсэн, хүнийг гомдоохоор зүйл хийсэн гэдгийг ойлгуулмаар байна гэдэг ч юм уу. Тэгэнгუут нь би юу гэж хэлвэл тэр хүн ойлгох вэ гэж ахаад асуулт асууж байгаа. Тэгэхээр за хэрвээ одоо өөрт нь ийм ингэж хүн харьцах юм бол ийм мэдрэмж төрүүлнэ гэдгийг ойлгуулах гэж байгаа байхгүй. За тэгээ шууд хэлчихээр бас болохгүй те. Тэгэхээр мэдэрч агаад дараа нь одоо яг тэр хэлэх нөхцөл нь бүрдэх үед нь би хэлээд тэгээ өөрийнхөө тэр гомдлыг тайлдаг. За нэгдүгээр тийм байна. Хоёрдугаарт хүслээ хэлж үздэг ганцаараа байхдаа. За би дэлхий тойрч аялдаг. Тэгээд олон улсын соёлыг судлаад тэр соёлоосоо ингээд өөрийнхөө ойлгож таних мэдсэн зүйлсээ ингээд гой хуваалцаж амьдрмаар байна гэд бас хүслээ хэлж үздэг. За тэгэхэд юу шаардлагатай вэ гэдэг одоо нэг үг хэмдэ мэдлэгийн их уурхаатай харьцаж байгаа юм шиг харьцдаг гэх юм уу? Тэнгууд юу гэж хэлдэг гэж за чи эхлээд хэлээ сайн сурчхаа гэж байгаа байхгүй юу? Англи хэлээ сайн сурчхаа. Тэгээ IELTS-ийн оноо авчих, хангалттай хэмжээний оноо авчих. Тэгээд орлогочин интернетээр орж ирэх одоо дэлхийн хаач амьдарч байсан орлогочин орж ирэх тийм ажилтай болоо. Тэгэх юм бол чи дэлхий тойрон аялангаа ажиллаа хийнгээ одоо амьдарч болох юм байна гэсэн хариу өгж байгаа байхгүй юу? Тэр хариу өгөх гэхээсээ илүү хүн болгон мэддэг зүйл байгаа байхгүй юу? Бид нар зүгээр мэдэхгүй гэж бодоод идэг боловч зүгээр ингээд хариулсан гараад ирдэг. За тэгэхээр дараа нь миний хийх зүйл гараад ирдэг. Тэгээ би жилийнхаа төлөвлөгөөндөө оруулаад бүх хүслээ жагсааж агаад энэ жилийн хийн дараагийн 5 жилд энийг хийн гэдэг ч юм уу ингээд төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөө гаргахад бас нэг 12 хоног шаарддаг жилдээ нэг удаа заримдаа ч хурдан гаргач зарим хүмүүс бол нэг өдрийн дотор ингээд юу хүсэж байгаа таагаад нүүр тулаад би юу нэг амьдралаас юу хүсэж байгаа юу хийж амьдруулад жаргалтай байх ингээд эцсийн цэг гэх нь хаашаа юм дээ яг одоогийн байдлаараа хүсэж байгаа хамгийн бэст хувилбараа бодож гаргаад тэгээд 5-аас 10 жилийн төлөвлөгөө гаргаад өөрийнхөө сурах болон хийх зүйлүүдэд жагсааж бичнэ гэсэн үг. Энэ маань л өөрийгөө олох гэж нэрлээд байгаа болов уу гэж миний өнцгөөс харж байгаа. Одоо би яг өөрийгөө олно гэж ярихгүй байгаа. Зүгээр би бэсэн бэ. Гол нь би
өөрөө өөртөөгөө ярьдаггүй байсан юм бэ? Миний хүсэл юу болохыг юусоо боддоггүй байсан юм бэлээ. Манай нөхөр тийм хүсэж байна, манай ээж тийм хүсэж байна, миний хүүхэд тийм хүсэж байна. Би тэр хүмүүсийн хүслийг биелүүлэхийн төлөө амьдарч исэн. Мэдээж бусдын төлөө байх ёстой. Гэхдээ дүүрэн сэтгэлтэй хүн бусдад өгч чаддаг. Дундуур сэтгэлтэй хүн хизээж бусдад өгч чаддгүй. Хин нэг нь надад туслах болов, хин нэг нь намайг хайрлах болов гэсэн сэтгэлээр дундуур сэтгэлтэй амьдардаг учраас аль болгон өөрийгөө дүүргээгүй, өөрийнхөө төлөө амьдраагүй тийм хүн бусдад туслах гэж нэг яарад хэрэггүй байдаг. Заримдаа ингэж ярихаар маш их энерги зарцуулсан байдаг. Дараа нь амар ядардаг. Үг гэдэг өөрөө энерги эрчимтэйгээ цуг гарч идэг гэдэг. Тэгэхээр ийм их зориулт гаргаад хүнд ингээд мэддэг чаддгаа яриад өгөхөөр тэрийг үн цэнтэйгээр ашиглах хүн цөөхөн байдаг. Тэгэхээр бидний олж мэдж байгаа энэ ойлголт ухаарлыг яг хэрэгтэй үед нь хэрэгтэй цагт нь гаргах нь бас их чухал байдаг юм шиг байлээ. Ягаад гэвэл зарим хүмүүс чинь хит мэдэмхээрэл ингээл юмаа ярихгүй жинк хэвстэй тексттэй амьдрал юм гэд нэг заагаад идэв штэ. Тэгэхээр бас ял утгагүй байдаг. Би болвол амьдралдаа хэрэгжүүлэхдээ тухайн хүн яг энэ сэдвийг сонирхож гинүү сонирхгүй байна уу гэдгийг анзаарч агаад тэр өдрөө хит их ярьж байгаагаа өөрөө мэдрээд тэгээ би болчдөг. Заримдаа бол би бүр огт юу ч ярьдаггүй. Үг сонсохыг ч хүсэхгүй байгаа хүн байдаг, гой чимээгүй байгаа, тайван байхыг хүсэж байгаа хүнийг бол тайван орхичдаг гэх юм уу. Ер нь өөрийгөө олно гэдэг нь утга учраа хайх, тэгээд зоригтой болох гэсэн үг юм шиг санагдаж байгаа. Хүн зориггүй амьдраад эхлэхээрээ л жоохон уйтгартай, гунигтай ер нь амьдрал утгагүй санагдаад эхэлдэг. Тэгээд зоригтой амьдрах одоо тэр эргэлтийн цэг өөрөө айгүй тийм хэцүү гэх нь хайшаа юм бэ. Их сонирн байдаг. Тэгж жагаад нэг өдөр ойлгодог. Хүн юмны төлөө зориод түүнийхээ төлөө хөлсөө гаргаад зүтгээд ингээд махаа зоогоод стресстэй одоо ажиллаад энэ тархиа ажилуулаад тэгээ тэрнийхээ ард гараад тэр шагналыг авах мэдрэмж өөрөө маш гоё байдаг. Тэгээд жижигхэн зорилго тавьж болох байхгүй юу? За би нэг хадгаламжиндаа 500,000 төгрөгтэй болъё тий гэдэг ч юм уу. Тэгээд тэр гоё дансаа нэгээд одоо би одоо жишээлбэл ингээд өөрөөтөөгөө ярихдаа би тэгдэг байхгүй юу? За одоо би тэр бом төгрөгтэй болоход юу хийх ёстой вэ? Яах ёстой вэ гэд бүр ингээд өмнө нь бол би яг ингээд мөрөөдөх байтхаа ярьж чаддгүй тийм өөртөө итгэлгүй байсан. Яга над би тэр бом төгрөг олох боломжгүй штэ. Миний одоогийн байдал, нөхцөл байдал ямар үлээ гэж боддог байсан бол одоо бол тэгж бодохгүй байгаа. Тэр бом төгрөгтэй болж болно. Гэхдээ маш их цаг хугацааг зарцуулж магадгүй. Харин түүний төлөө хийх шаардлагатай бүх зүйлийг хийж болох байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч хэлсэн зорилгоо тавьчих хүн том зориул ядаж 11-ийг дээр нь буугаад тэр бомбис 100 сая төгрөгтэй болох ч юм билүү те. Гих байдлаар ингээд бүр хязгааргүйгээр хүсчдэг. Тэгээд тэр хүслийнхаа жагсаалтыг гаргаад өдөр тутамдаа хийн гэсэн үг. Одоо миний оройн зорилго гэх юм бол энэ жилдээ бол англи хэлнийхээ IELTS-ийн оноог авах. Тэгээд яг уу том зорьсон байгаа. Тэгээд $100,000 доллартай болох. Тэгээд юуны ажил дээр маш их анхаарч байгаа. Одоо ур чадвар дээр гэх юм уу? Яаж илүү сайн одоо өсчин болох вэ гэдэг дээр анхаарч байгаа. Тэгээд сургалтуудад суугаад дээрээс нь бүтээгдэхүүн материал идэх хэрэгслээ сайжруулад, жоохон орлого оронгууд ажилдаа хөрөнгө оруулад яг хэрэгтэй юмнууд дээр мөнгө хайрлахуу зориулж байгаа. Тийм энэ байдлаар бодвол энэ жилийг зорин амьдарч байна. Тэгээд миний ихтийн зорилго бол ерөөсөө маш олон хүнд энэ зорилготой тэмүүлэлтэй амьдралд оруулахад туслах яриануудыг хийгээд тэгээд ганц хоёр ном бичиж байгаа. Тэгээд нэг ном маань бол дууссан. Гэхдээ
жижиг ном байгаа. Би бас тэрийг жоохон дэлгэрүүлж бичих сонирхолтой байгаа. Гэтэ би зохиолын номыг дургу байсан хгүй юу. Гэтэ зохиолоор дамжуулж бас зарим ойлголт ухаарлыг бас өгөх боломжтой юм байна гэж сүүлийн үед анзаарч байгаа. Аливаа номыг яаж уншихаасаа шалтгаалаад таны ойлголт ухаарл өөр байдаг. Аль өнцгөөс сонсохоос хамаарат гэх юм уу? Эсвэл ойлголт ухаарлын төвшин, мэдлэгийн төвшин хэр байгаас шалтгаалаад тухайн номноос авч үлдэх зүйлүүд өөр байдаг. Жишээлбэл Ногоонууд нь лам гээд номыг би болохоор улс төрийн хандлагаас уншсан. Улс төрийн талаас нь яаж хүмүүсийг тэгж тархийг угааж ийн, яаж одоо эрдэм мэдлэгтэй хүмүүсийг олж илрүүлж устгаж ийн, тэр талаас нь уншсан бол манай найз бол тэр чигтээ Ногоонууд нь лам дурлаад хайр дурлал талаас нь уншсан байлээ. Тэгэхээр ингээд аливаа зүйлийг ямар ч өнцгөр харж болж байгаа хгүй. Тухайн хүний сонирхол хаана юун дээр байна, тэр өнцгөөс харж түүнээсээ ойлголт ухаарл мэдлэгийг харж болж байна. Тэгэхээр таны өөрийн чинь сонирхол юу юм? Одоо дуртай зүйл юу юм? Дургүй зүйл юу вэ? Таныг гоё таатай жаргалтай байлгаж байгаа зүйл юу? Таагүй байлгаж байгаа зүйл юу вэ? Тэр бүхнийг ажиглах хэрэгтэй юм билэ. Тэгжээж та өөрийнхөө давтагдшгүй онцлогийг олж харна гэсэн үг. Би таныг өөрийнхөө нэртэй нэг гоё тэмдэглэлийн дэвтэр аваад нэгээсэй гэж хүсэж байна. Тэгээд өөрийнхөө авг нэрээ бичээд, өөрийнхөө хаана яаж төрсөн ийм хүн гэдгээ бичээд, тэгээд өөрийнхөө онцлогуудыг гоё бичиж эхлээрээ. Одоо жишээлбэл өнөөдөр нэг уурлах юм гарсан уу, баярлах юм гарсан уу, би ямар үед баярлалт юм бэ гэдгээ хүртэл бичээд, тэг өөртөө гоё танилцаарай гэж хүсэж байна. Өөр дээрээ маш том судалгаа хийгээрээ. Тэгээд ийм үед уурладаг, баярлдаг. Тэгээ би ямар үед ирч хүч авдсан юм бэ? Тэр ирч хүч авсан одоо тэр эмоцтой үедээ юу хийж авах ёстой вэ? Тэр ирч хүчээ ашиглаж ямар энергийг юунд хуургаж амьдралд хэрэгтэй те болох уу гэдгийг бас боддог болох хэрэгтэй юм шиг байлээ. Тэгээд та нартайгаа одоо ингээ ярьж байхдаа би өөрөө бас гоё арга оллоо. Тэгээд би өөрийнхөө бас тухай гоё тэмдэглэлийн дэвтэр амар санагдчихлаа. Би өөрөө хэрэгжүүлдэггүй ч гэсэн сая та нарт аваараа гэд хэлчихлээ. Тэгээд хүн нөгөө нэг дэгдэж штэ нэг сүнслэг байх, дотоодоосоо ярих гэдэг. Яг ингээд мэдхгүй байгаа хгүй. Одоо миний ил ухамсарын төвшин би энийг мэдхгүй зүйлийг ингээд өөрөөрөө ингээд чөлөөтэй ярингууд гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр бид нар өөрийнхөө гоё номыг бичихээр байгаа хгүй. Тэгээд зөвхөн өөртөө зориулаад дэвтэр аваад маш гоё хавцтай, арьсан хавцтай. Тэгээ өөрийнхөө дэвтрийг нэгээд өөртөөгөө танилцаарай. Тэгээд юунд дуртай байна, юунд дургүй байна, юунд ууралж байна. Тэр болгон сэтгэлдлээ бичээд би ийм хүн юм биш те, ийм үед ингэж бай. Хүн тэгдэж штэ нэг онцгой хүнтэй харьцахаараа би энэ хүнтэй ахиж харьцахгүй гэд. Одоо үндсэн хууль гэж байдаг шиг яг таны хууль бий болж байгаа байхгүй. За би энэ хүнтэй харьцахгүй гэд шинэ хуулийн заалд оруулчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээл тэр хүнтэйгээ харьцдаггүй гэдэг ч юм уу. За тэгсэн чинь зарим хүмүүс банан идсэн чинь таалагдахгүй бол за би ахиж банан идэхгүй гэдэг ч юм уу. Тэгээл аливаа шинэ зүйлийг сурахтаа ахаа тэ дүрм гарч ирдэг. Жишээлбэл ширээний ард суухдаа хоорондоо юм ярихгүй гоё хоолн дээр анхаараа төвлөрүүлнэ, утсаараа оролдохгүй гэдэг ч юм уу. Бас нэг хөөрхөн дүрм үүсдэг. Тэр бүх ойлголт шинэ ухаарлуудаа тэр өөрийнхөө дэвтэртээ бичээд за би ингэчээ, ер нь ингэсэн зүгээр юм бэ шүү гэдэг ч юм уу. Тэ нэг тийм тиймэрхүү юмудаа бас бичиж болохоор юм байна. Гэх байдлаар өөрийгөө олсоор өөртөөгөө танилцаар байхыг өөрийгөө олох гэж нэрлээд байгаа юм болов уу гэж би харж байна. За тэгээд амжилт хүсье. Тэгээд өөрийгөө олоод өөртөөгөө танилцаарай. Өөртөө цаг гаргаарай. Одоо утас үзээд өөрийгөө завгүй байлгаад подкаст сонсоод өөрийгөө хөгжүүлж байгааг ойлгож байна. Гэхдээ юу ч сонсохгүйгээр ямар нэгэн мэдээллийн хэрэгсэл мэдээлэл донд оролцохгүйгээр ингээд сууж агаад бичээд өөртөөгөө танилцахыг хүсэж байна. За тэгээ амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.